Өнөө цагт манай нийгэмд гадны нэгэн соёл нэвчээд нэлээд өргөн дэлгэр болох шинжтэй байгаа юм. Энэ маань далайн чанарын улсаас үүдэлтэй. За бүр анхныхаа үүдтгэлийн ярих юм бол их автангийн нөгөө үзүүрт байдаг арлын улсаас үүсээд за дахиад бүр цаад улсаас дамсаар агаад манай энэ зүүн хаяадаас энэ наран улс солонготын улсаар дамнаад манад их дэлгэрж байгаа энэ сүнсний баяр гэж. Заага тэр маань болохоор харах зүсэн ч одоо нэг ойлгохтой биш нөгөө талаасаа тэгээд явдал учрах дагуулах шинжтэй болохоор олон түмэн энэ шин залуучуудаа ойлгуулах алдаа нь юу юм, оноо нь юу юм, ер нь цагийнхаа айсыг дагаад хэлбэршүүлж нийгэмдээ шингээх юм уу, соёлоо ахуйдаа ер нь авч үлдүүл юу юм, авч үлдэхгүй байх шалтгаан юу юм, тэр талуудыг нэг ярилцаж өөрөлдвөл зүгээр юм байна гэж. Баруун хойд зүгээр ирсэн уламжлалтай. Баяр наадам гэж нөө. Тийм ээ. Сүнс гэж тэгээд юу юм бэ? Орсоо юу гэж угсан. За сүнс маань энэхэн замдаа ам үдсэн цагаас хойш тэгээд одонтой төв үүссэн цагаас эхлэхэнтэй бүхэл эхлэхэнтэй байдаг 5 твтэй байдаг за мөнтэй энэ завсрын твтэй байгаа энэ саарлтан сүнснүүдийн тэр баяслыг өрнө өдөөж өгдөг юм өчтэй баяр болоод байгаа юм. Амийг уутгэгч. Тий. Амьсгалыг тэтгэгч. Галыг уутгэгч. Уудлыг үүсгэгч гэж богийн ухаанд ярьдаг үстэй. Тийм лээ. Тэгээд энийхэн харваа ертөнц чинь хэтэн янзын сүнс байдаг юм дээ. За олон түмнийх нь ойлголтоор нь ердөө хар буюу муу, цагаан буюу сайн. За тэгээд сүүлийн үеийн олон нийтийн ойлголтууд нь завсрын саарл гэдэг сүнсний ойлголт байна. 30 бүлгийн сүнс байдаг гэсэн ойлголттой байдаг. Нийт даяараа. За огон би чинь бас л нэгэн сүнс. Оны нулаачин бид шингээд уг юугаан айлтж суугаавсан. Тийм лээ. Миний энэхэн улаачхан оноо дээрд байгаан өрсөд хүртэл өөр ингэсэн амин сүнстэй бидтэй. Тийм лээ. Амгээ чин сүнс гэдгийг өрсөд ухаж байгаа байлгүй дээ. Өргө хотлолт нь очиnon сайхан судар намууд буулгасан. Санавцсан байлгүй дээ. Огон миний санахны өрсөдөнийхэн судраа өөр хоорондон хэлцэж өгöd хэмээхийн сүнснүүдийн туулж тэмтэрсэн амьдралын туршлагаас нь сурж мэдээ хэмээсэн босоо. Тийм лээ. За тэгээд түмэн олон сонсож байгаа гэсэн үү? Тийм лээ. За тэгээд энд нь огны цаатахыг ухах нэгэн чивээ. Өнгөцхөн нэгнэр үзэгдэх дурснаар дүгнэх нэгэн чивээ. Санаагийн ухах нэгэн чивээ. Тосох ухааны цараа хэрэгэдгээс огн миний үгийг ухаж тунгаах үйц. Тийм билээ. Оноо тэгээ сүнсний баяраар нь огн би баяр тэмдэглэх сууж байгаа юм биш үү? Самхурти баяр вайнда. Нэр наадам болж байгаа юм биш үү?
баруун хойд зүгийн өрсөд нь богоморглоор арвинтай. Өрн дулааны үлрэл дуусаж ахир өвлийн үлрэл эхлэн юм байна. Харамуу сүнснүүдээс хамгаалж үрсээ баясгая хэмээн. Эртнээс тэмдэглэж ирсэн нэгэн ул бабай. Энэ нь тэгээд их болсон энэ Монгол улсад чинь цаг цагаараа байдгүй. Захирдах хөхөрөн байдгүй гихчээр хувьсан өөрчилж өөрсө балчрууд нь сандерхад үйлдэл юугийн дөрээгаад байгаа болсон. Тийм ээ. Ёс заншилэг ээж чинь юунаас ихтэй байдаг. Орсуудныг айлдатгаач. За, өвгдөөдүүдийн мань улбаалж өгсөн өнтөө сайхан соёлд орчдөг үлээ. Соёл нь тэгээ яаж тогтдох юм бэ? Мөн Орсууд байна уу? Байна биз. Тухайн та сайхан хөөрөлт юусод. За. Тухайн одоо ард түмнүүд нь яг тухайн одоо өөрийнхөө амьдралын орон зайдаа хэрхэн аж төрөх вэ гэдэг одоо амьдралын шалгарлаар тухайн соёл уламжлал нь бий болдго юм болов уу гэж санддаг. Энэ тэгээд Монгол гэж улсын чинь соёл нь юунаас улбатай. байгал. За тэгээд мөн амар нуурлаа. Энэ улсын соёл бол бидний ойлгож тунгааснаар энэ орон хангаада орон зайд олон зуун жил мянганаар үүссэн энэ уул эсээсээ улбаатай болов гэж боддгоо болно. Олсон тэгээ юу юм бэ? Уул эс буюу хэдэн зуунаараа тасан зогцсон энэ орон хангаада зогцсон тэр эсээсээ улбаатай болов гэж боддог юм аа болно. Орон зай цаг хугацааг туулсан амьдралын жам байдаг болсон. Тийм ээ. Ажиглаж тэмтэрч туулсан бүхнээ яс заншилтан бүхэлж өргөдөг биз дээ. тийм лээ. Тэгээ. Нүүдэл чин томон бид малаж хугаан эрхэлж ан аван авлаж ахуу юугаан босгодог болсон. Өнөө энэ балчрууд чинь харин яагаад өөрсөж хувьсаад байгааг нэг өрсөд айлдаач. За том зургаараа айлдвал энэ бидний дэлхийчлэн гэдэг их үйл мөнтөө тэр барууны улсаас нь далайн чанарын улсаас нь их төрж орж ирж байгаа юм. Тэгээ мөнтөө алгтай соёлуудынхаа арай илүү тэр барууны соёлыгаа ирэхэд нийт даяараа хүлээн зөвшөөрөх хандлага үүссэн байгаа улбаагаар тэр нь алгтай соёлоо биш адил соёлтой болъё гэдэг ирэхэд хүлээн зөвшөөрөл үүсчээд тэрэндээ одоо буцаа тэнэгэлсэн байдал их үүсэт байгаа. Ахуугаас нүүдэл чин ахуугаас голцсон босоо. Тий. Өнөө энэ балчир өрсөд чинь хот хүрээндээ бүгшин суугаад атом хотломал хам байлаад. Тийм ээ бид нэр уул эснээс Өөсөө байглаасан холдож байгаад. Ахуй болгонд чинь яс заншлыг чинь бөхөлж орхисон байдаг шүү дээ. Тийм ээ. Их засаг гэж юу юм? Мэднүүрсэ. Энд чинь өтий болтол бидний ов соёл ёс заншилт уягдаж ёс болон үлдэж өрсөд өнөө болтол
хадгалж явсан зүйл үстэй. Тийм лээ. Алдаа онооны шүүлтэнд амжилт уналтын түүхэнд шалгарч үлдсэн бүхэн чинь яс болон цааз болон болохгүй заагийг нь тогтоож өгч байгаа биш үү? Тийм лээ. Яа. За тэгвэл бид нэр ингээд та нарын хилээд байгаа гадны соёлыг ээжээс яаж өөрсдийгөө хамгаалах юм? Айлгуу сайхан уртын зөө. Эрчимэрт сервисэх бэлгээ сайхан бужиг. Ахуу болгонд шингээсэн эрчүүдийн шөрмөсийг шалгах бүхэн чинь эцэг их өвгөдөөснэс чинь болон болохгүй заагийг тогтоож өгöd байгаад харин тэр харгэжийн соёлоодыг өнөө балчир өрсөд нь юундан сонирхоод байх юм. Яг үүн дээр болохоор маш олон шалтгаан байгаа байх. Наандаж одоо сүүлийн 100 жилийн хугацаанд Монгол хүмүүс маань одоо нүүдлийн соёл аж ахуйтай байсан бол суурин соёлд шилжээд одоо бол хүн амын дийлийнх нь буюу 60-аас дээш нь хотын соёлтой болсон байгаа. Тэгээ ялангуяа сүүлийн үрс нь бол ерөнхийдөө тийм суурин соёлд нэлээд одоо автагдсан гэх үү. Хөвсөж байна шүү дээ. Тийм ээ. За тэгээд тэр соёлыг бас тэгвэл хувьсгаж болно үсттэй. Болно. Хочтны хочийг нь дагуулж болох арга гэж нь бас байдаг үсттэй. За тэгээд тэр балчир өрсөд чинь баг гэчийг нь зүүгээд өмсгөл зөөсгөлийн өмсөд айл амтнаар хийсэд амттын шимтнийг гойж авдаг үсттэй. Тийм ээ. Балчир өрс гэдэг чинь ямар өрс байдаг вэ? Сэтгэлэн тунгалаг. Чин сэтгэлээсэн баясдаг өрсөд үсттэй. Овгод бид нар заримдаа үйл хэлгээхтэй өрсүүдийг баярлуул гэж хэлдэг босоо. Балчир өрсийн чин сэтгэлийн баяр хөөрөөр эрчим юугаанд итгэж харыг нь цайруулж хатууг нь зөөлөлдөг босоод. Тийм ээ. За тэгвэл тэрий чинь бас тэгвэл хувьсгаж болох босоо. Суу залгээ чинь үүндэд оршдог байттай. Элтв төсбөрөө чөтгөр шолом симдурыг өмслөө гэж өрсөд цэрвэд байна уу да. Тэгж байгаа. За тэгвэл орчлон ертөнцийн оршихойд нь хар сүнсгээч нь байдаг үстэй. Тийм ээ. Чөтгөр шолом сан байдаг үстэй. Бага. Бага юм их тэгээд байхгүй гэлтэй биш. Байлгаж л байлт. Байж харин тэр чинь биднийг хүчтэй болгож байж тэр чинь харин айцыг давах ухааныг нь хурцалдаг биз дээ. Хойд зүгийн тэр бөөгийн соёлтар том бас л тэр аргыг нь хэрэгэлсэн нэгэн учиг байна шүү дээ. Тэрнийх нь оронд харин тэрийг нь дарах баатар дүрийг нь бүтээгээд оноо сайхан үлгэр домгонд ч нэ байдаг үзэсгэлэнт дагнас
Баатар ирчүүд ухаанд Оросуудын ухаанаар ан амьтдын хүртэл дүрслээд баг болгоод бас байлцаж болно үсттэй. Тийм дээ. Болголоо. Харин Далдын гээчин үүлэнд нь санаа их чилэр хийж байна уу? Улаач өрөөлт да. Өчигрөө болно. Юун дөршөлөрөө. Таны альсны дуулаагуудаа өршөөлөлөө. Юу дуулж суугаад. Өрн энэ өртөөлөгчийн хөвөлийнхөө юмыг хараад ажлаас очсон байна. За тэгээд Далдын үүлгэж чинь юунд аршдаг юм? Хар сүнс гэж чинь юун дээр дөрөлдгийг нь айлдаад өгч чадна уурэ. Хар сүнс гэж хүний авир дээр хүний өршил дадал дээр л дөрүүлдэг болоо да. Тэгээд одоо энэ замбын өрсүүд нь илүү альва зүйлийг өөрт хэрэгтэй зүй ёсны зохиост гэдгээс илүүтэй илүү өөрсдийнхөө дуртай хүсэж байгаа зүйлийг шунаж тэндээ илүү автаж байгаадаа илүү тэрэндээ болоод өрөөлүүлээд байгаа юм болоо гэж хардаг. Өргөө хотлынхаа содор номноос нь уншиж тунгасан өрсүүд нь байгаа л байлгүй. Эвэр 6 тарих 7 хар сүнсний эхийг нэрлэж хөрнө байна уу? Авир 6-гийн нэрлж барах бахаа болно. Авир 6 гэхээр ер нь хүмүүний үндсэн 6 авир гэхээр нэг үйлдэлийн мухар, бодлын мухар, сэтгэлийн мухар гэдэг нэг 3 төрлийн мухарлуу хүн ер нь ундын байна гэж онгод буурлуудын айлтгал нэгээс ойлгосон. Амжилтын чинь замд саад болох авир 6 тарих би. Оросууд бүхэнд л би. За тэгээд 7 хар сүнснийх нь эхийг нэрлж хөрнө байна уу? Монхоглол. Энэ ямар ч гэсэн дис дараагийн мэдэхгүй гэсэн нэг нэрлэхийг хичээе. За, монхоглол, сувдаглал, аархал, тачаал, бардамнал, шунал, атаархал, хонзон гэж. Энэ бүхэн чинь хүний сэтгэлд л оршиж байдаг. Тийм байт. Тийм ээ. Юусэн цагаан хүсэл нь хэтэрхлээрэл юу болдог вүлээ өөрсөд. Шунал бол. 9 хар сүлтийг юуг хааж босгосон бэл. 9 цагаан хүслийн хэмжээ хязгаар хэтэрхлээр хар муурлуугаан ундаг учраас хааж хар сүлтүүдэд босгодог болсон. Тийм байт. Тийм лээ. За тэгэхээр хүн өөрөөс нь энэ бүхэн шалтгаалж байгаа биз дээ. тийм байна. Хөрөл зохиолны харилцаанаас нь бас шалтгаалж байгаа биз дээ. Тийм ээ. Өөрийгөө засан гэдэг чинь энэ долоом сэтгэлийг тэнцлийг нь хадгалахыг хэлж байгаа юм шүү дээ. Дан цагаанаар явал яах вэ? Дан цагаанаар явах юм бол Гэнэ Гэнэнгээ чинь болно үсттэй.
За тэгэхээр мууг нь таних байж. Учир шалтгааныг нь олон байж. Ухаан юугаан гарган байж. Уран бэхийг орлуулан байж. Хар бүхнийг нь цайруулж. Хатуу бүхнийг нь зөөлж. Урсан нэгнээ ухааруулж. Унсан нэгнээ босгодог босода. Тийм лээ. За тэгэхээр энэ хүндийгэн баяр гэчийг нь цэрлэж цэрвэд яах навтай. Балчир өрсөдд нь амттан өгөөл. Бахархах сэтгэлийг нь өрдөө чадвал харин чигнийг ашигтай болсон. Нэгээс тийм л байна. Мөнтөө таны Ухаан зарах өрсөд нь удмын үйлсээ таньж дийлээд удмын үйлээсэн учгаа тунгаагаад өөрийн үүлэн олж чадвал өнөдө балчир үрсийг ч бас сургаж дийлэх л байлгүй. тийм байна. Тэгхэл гэтэл бид нар чинь тэнгэр гэжсэн буугаатал үглэж дуулаад л адав нэгэнд нь болоод л амьдралыг тэтгэж болж өргөгдөөд л түмэн олны итгэлийг нь хураагаад л төвшин амгалангийн сэтгэлд нь тогтоох гээд хичээж байгаа босоод. Тийм лээ. За тэгэхээр яах үгүйдгийг Судар намын клуб гэж байгуулсан гэж улаачхан үрээсээ сонслоо. Клуб гэж мэтгэлцэн хийдэг. Сансан бодсноо хэлцэж суудаг. Хуралдаан гэж ойлгосон. Зөвхөн өгнө. Тэг хэлэлцүүлэг хийдэг 7 хоногийн бүрийн бүтэн санд. Өөрсдийнхөө сурсан мэдсэн олж одоо мэдсэн судруудаас анзаарсан сэдвэрээ хоорондоо мэдээлэл солилцоод харилцан суралцаад явдаг залуусын бүлхэн байгаа билээ. Найхантай. Найхантай. Хилцэх өрсөдийн химнэл өөрж химнэлд нэгнийг нь тогтоож чадвал хог аял үүсэх болсон. Тийм ээ. Амьдралгээ чинь тэр чихтэн аялгаа химнэл үсттэй. Тийм билээ. Алдаж онсон нэг нь байхч арын нэг өдөртөө ухаарах нэг нь байдаг. Нэг нэм буруутгаж бостыгаа муулаж суух биш. Энэ хэн өрн яагаад ингэж тунгаав гэж тэр хэн өрийн талд нь очиж энийг ойлгоод өөрийнхөө тал дээр чи нэг тунгаагаад алдан оноогоо шүүгээд оноо үлгэр биш үү тийм биз. Нөгөө таавар чууран хүүгийн үлгэр гэдэг үстэй. Тааварчин 3 хүү. Тийм ээ. Мэдгүй. Сонсож байгаагүй дээс. Тэгвэл болгоно мэддэг үлгэр байл та. Нэг ах トゥ 3 нэг таадаг уу? Тийм сонсож байсан. Зоос зүлэхэд юу гэдэг вэ? Дундаа нөхтэй юм байна гэдэг. Дугуй юм байна гэдэг. Тийм. Дундаа нөхтэй дугуй юм бол зоос юм байна гэдэг үгэнд өгчтэй. Тэрнтэй адилхан олон өрсөд хэлцэн гэдэг ямар их ухаанд хэлж ямар их өрсийн бодлыг нь тэлдгийг өрсөд ухаж байгаа.
Тийм учраас хилцэл хуралдан өрөөнд тоолтол хилцэж унчин зүрхээ суглан байж алдан оноогоо шүүж алдан дээрэн дөрөөлж агц дэвшлиг олдог үстэй. Тийм ихэнтэй очир овгон би өрсөн мэтгэлцээнд ихэл баясанхан суун. Өрсүүдийг угантай арвинтай яриулъя гэсэн овгон өрөв чалчих. Гэмгүй дээ. За тэгээд санаанаа байвал сайхан хөөрөлдөө. Уурлаа. Энэ сүнсний баяр гэж зүйлийг нь болохоор одоо манай Монголд яг уу гадаадд тэр нөө харьцангуй Европ соёлтон төмөн бол харьцангуй мэргээр ч юм уу янз янзын байдлаар хүлээж авдаг байх. Нэгэнт нөө тухайн үед тухайн орон зайд үүссэн соёл учраас харьцангуй одоо эсрүүцэл багтаа гэх юм уу. Тэгээ Азад орон дахин тэр ялангуяа манай Монголд ч юм болохоор энэ баяр нь бол одоо баяр тэмдэглээд одоо удаагүй байгаа. Тэгвэл энэнийг нь хажуугаар одоо маш их одоо эрсдэл байдна гэдгийг одоо хүмүүс мэддэг л дээ. Жишээ нь тухайн одоо энэ аимшигын баяраар хүүхдүүд ингээд янз янзын мангасын ингээд баг зөнгүүд тэр багны хард одоо хэн байгааг нь мэддэхгүй байх боломжтой болчихж байгаа. Ингэнгүүт ямарваа нэгэн тийм гэмт хэрэг ч юм уу зодон цохон өссөнгүүд тухайн гэмт хэргийг хэн хийсэн нь одоо тодорхойгүй ингээд хин нэг хохироод үлдэх жишээ нэ. Эсвэл нэг ялангуяа энэ аимшигын баяраар дандаа тийм цус нүчтэй одоо нүүр хамаа цус шиг тийм удаангаар будах ч байд юм уу. Тийм одоо зүсэн танигдахгүй тийм байдлаар бодох одоо зүйл нь түгээмэл байдаг. Тэнгүүд үүнтэй холбоолоод тийм янз янзын гэмт хэрэг гаж тийм юмнууд гарах эрсдэл аягүй зөндөө байгаад байдаг л да. Энэ эрсдлийг тэгээд өрсөд хөөрөлдөж байгаа бол эерүүлж болох арга нь бас байгаа биз дээ. Гэхдээ яг нэгэнт ингээд нэг соёл маягаар ингээд нэвчээд аваад ирсэн болохоор дээрэс нь одоо мэдээллийн технологи одоо даангац нь хэлээр хязгаарлалтаа байгаад утсаар дөрвөлжээраараа тэр одоо нөгөө тал дэлхийн нөгөө талд ингээд байгаа мэдээллийг ингээд харилцсан бие биенээ нэвчих нөлөөлөх боломжийг өндөртэй болохоор хааж боож хязгаарлах аргагүй болчиход байна. Овгон би бэлсугаа гэж зарлагдчих юм уу? Бэлчих юм болов. Тэгээд даангац нь хойлооны баяр гэлтгүү одоо жишээ нь одоо манай монголчууд 6 сарын 1-нд их хүрсэн баярыг тэмдэглэдэг. Одоо ээжүүд мөн одоо өрс хүүхдүүдийг балчрууд зориулаад тэгэнгүүт аягүй харамсалтай мэдээ сонсч ирсэн нь одоо тэр их хүрсийн баярын өдөр одоо хүчрхийлэл гэр бүлийн хүчрхийлэл тийм дуудлагууд цагдаа нарт маш хэмжээгээр дуудагдсан гэж сонсч ирсэн. Тэгэхээр энэ аимшигын баяр дээр бол бүр тэр гаралт нь бол ихсэж байгаа болов гэж наад зовлондгийн таамагладаг. Тэгээд ийм гэх мэтчлийн иймэрхүү эрсдлээс одоо хэрхэн сэргийлвэл цохилтой юм бол доо гэд зарим одоо аав ээжүүд ялангуяа одоо уламжлалаа дээдэлдэг одоо хүмүүс бол ихээхэн энэ зүйлдээ эсэргүй байр суурьтай ханддаг. Тэгээ яг яах учраа олохгүй л ингээд. За тэгвэл тэгээд өрсөд эерүүлэх аргыг нэг хэлцтэй. Харин Түрүүний нөгөө Юу гэж тунгааж байна да. уурлын айлцсан бас нөгөө муудлын аимшигын дүр байгаа бол нөгөө гаргаж ирж байгаа. Дарж байгаа бас нөгөө баатрууд нь байж болно гэсэн шүү дээ. Тэр их зүг санагдаж байлаа. Зөвхөн миний талбараас харахад хүмүүс сүнс гэж ихээр хилцдэг болсон. За нэг нөгөө талаараа хэсэг бүлгээр цуглардаг болсон хэм юугаа нийцүүлж тэгээ хөгөөрөө уулзалдаж учралдаж улс орон байна уу ахуй байдал байна уу үеийнхнийх нараа уулзаж учирч мөнтэй дэргэсэн хүслээгаа чигчээр ханийн заяагаа түшилцэх өрөн заяагаа өргөлцөх усуудтайгаас учран золголдож байгаа өсөх насвар эдгээр залуу насны усууд тэр энэ соёл руу нэвчиж нийцэж байгаа үзэгдлийг нь би бас сайн талаар наахыг боддог. Тэрийг нь одоо бид нар маань хартаа гэж харж байгаа бол тэрийг цайруулах үнцээ болгож ашиглавал болох юм байна гэж сэтгэл зуунаа. Нэ. За тэгээд яаж цайруулмаар байна да. Өрн ямар ч гэсэн сая бодож байгаа нөгөө баярынхаа мөн чанарыг бас таних хэрэгтэй гэж бодлоо. Тэгээд энэ минийхэн өөрийнх нь судалснаар энэ Галлогийн ингээд аимшигын баяр гэдээ нэрлэдэг байгаа баяр нь болохоор тухайн одоо улстай яг хоёр үлрэл
тийм зааг юм байлээ. Тэгэхээр яг тэр хоёр үйлдвэрлэлийн заагаар одоо хөгсөд амьдын ертөнц хоёр ойртдгоо. Тэгээд нь одоо хөгсөн нас орсон хүмүүсийн сүнс нь буцаж одоо ихтгэдээ ирдгээ гэдэг тийм мөн чанартай гэж одоо өөртөө тунгаалцсан. Тэгэхээр тэрийгээ бид нэр одоо хэвээр мөнтэй гэж үзэх юм бол яаж хөлсөх вэ гэх юм бол тухайн өдөр одоо тэр одоо бурхан болооч тэнгис дэгдээс нэрийг одоо буян үйлдэх ч юм уу илүү тийм сайхнаар хөгтөл илүү зүйтэй гэж тунгаалтаад байгаа дурсаж. За тэгээд буян үйлдээд л өрсүүдийг баясгаад ламттан өгөөд байдаг биз дээ. Тийм. Энэ талаас нь харуул ирүүлж байгаа үлээдтэй. Тийм ээ. Юу юм биш үү? Зүгээр шууд энийг ингээ өргөд яллаа гэж бодоход тийм гэмтэл бэртэлтэй муухай хатын дүр үзүүлжсэн дөрөв сайхан дүртэй хүүхдэд нь илүү эрүүл сайхан чихэр өгөө гэдэг уриалга гаргах юм бол өрсүүд нь илүү өнгөлөг цоглог өв соёлоо тээсэн хувцастай хүүхдэд нь илүү өгөө сайхныг өгөө гэдэг урамшуул өгөх юм бол бас нийгэмтэйгээ одоо цаг үетэйгээ нийцүүлэх боломж байгаа байна. Мөнтэй тэгээд уулсээ санаж тэгээд улбаа соёлоо тэтгэх үйлээ одоо уяглаж өгөх юм бол Соёлоо санаад Яа тэгээд өнөө балчир өрсүүдийн эрдмийн үүлэн дээр нь энэ бүхнийг нь дэлгэрүүлээд эрдэм соёлыг нь яриад үлгэр домгон хүрнээд үндэсний баатраа тодруулаад явбал харыг дардаг нь байдаг шүү дээ. тийм лээ. Тийм биз. Тийм байна. Тэгээд өнөө цагийн бидний өрсөд нь Баатар байх. Жишээг болгож Баатар шиг болъё гэсэн тийм үлгэрөөс нэлээд алсарсан байдаг гэдгийг өнөө цагийн өрсөд маань тэмтэрч мэдэрснээр хууч үлгэрүүдээс сэргээж үлгэр домог туйлсуудаа өргөж өнөө цагийнхаа дүрс бичлэг дэлгэрж байгаа соёлтойгоо нийцүүлээд их л үйл хийцгээж явах шиг байна. За тэгээд 15 толгойтой атгар харамангас гэдгийг чинь их тайлаад хэлчих хөрөнө байна. Тэр 15 толгойтой гэсэн чинь түрүүний таны нөгөө дурдсан авир 6 тарих нөгөө 7 хар сүнсгээд 13 болж байна. Тэрийг одоо бас айлт юм байна. Монголд овчон түүхийн тайлал судраасаа унсаа. Та дэзүүд маань өөр өөртөөхөө мөнхөд орших үлгэрийг үлдээцгээе гэд тус бүрийнхаа гаргалын өөр өөртөөхөө үлгэрийг үлдээсэн юм байлээ. Тэгээ миний тогтоосноор болохоор тастаа дахинтай гарч ирээд байдаг ургуудаа мангуудаа гэх чинь 15 толгойд атгаалжсан хаалман гэсэн болж үтсэн юм гэдэг тийм үйл болсон байгаа. Авир 6 тарих 7 хар сүнс байгаа шүү дээ. Тэрний зөрчил гаргасан хүмүүсийг ерөөс ургууд мангууд руу шилж үлдэх байсан байна. За тэгээд товчон түүхийн тайлалгээ чинь 550 дэстэй гарсныг нь өрсүүд юу гэж тунгаанавд. 550 бухшмалыг таниулах гэж тэр нь тэгэж юу юм байна. За альва зүйл ерөөхдөө хөдөлж өөрийгөө хөгжүүлж цэвэршүүлэхгүй бол ерөөхдөө бухшмал үүсэж тэрэндээ идэгдэж угурдаг юм байна гэдэг чамтай байлээ. Шалтгаан болгоныг нь нууцлж үлдээсэн байх шүү. Энэ тэгээд яриг нь түмэн олон сонсож байгаа бол тэр бүхнийг тайлж нэг ухацгаах үз. Урсын тархийг нь хоглож сэтгэлийг нь ундаруулж зөв сайхан руу чиглүүлэх гэж гэрлийн гэчин өргөөг нь өндөр дээдсүүд нь сургаал номлоо айлтууд байгаа биз дээ. Тийм лээ. Гэрлийн гэчин тэгээд юу юм? Гэрэл гэж нь
Өөрийнх нь ухаад байгаагаар. Өөтгөлий чинь мөн чанар. Мөн хингээч юмнаас зуурж чадамгүй бол. Зуурдын гээч юм та. Зулгаалдаж хоцрох гээд байна өрсөд минь. Гурван голын монголчууд гэж юуг айлцсныг өрсөд юу гэж ухна. Мөн чанараа голлогчд Мөн чанар гэж чинь юу юм? заам түрүүнтэй айлцсан их засаг гэж маань үнтэй жамаа нийцүүлж түгнийхээ тэнцвэрийг хадгалах улсандээ тэрнтэй үйлэн гэрэлж хөх толбоон болгож Орчны зорилго юу вэ? Өшөө өрөөд эцсэ. Энэ дөрвөлжин хараар нь харж байгаа нийт хүмүүс нь одоо танд хандаж нөө асуулт бэлдэж бас нөө өөр хэсэгтлээ гэж үлдээсэн байна. Энийг уншаад явъя гэд. За энд нь болохоор нөө сүнсний баярыг ундрах гэд хүн чихэрний баяр гэж боддог шүү гэн. За Игема Инхатер гэдэг хүн болохоор Монгол утга учирыг нь ойлгохгүй байна. Гадаадд орчин цагийн Монгол шиг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. За тэгээд тэмдэглэсэн ч дараа өдөр нь сайн сүнсэндээ зориулж лаа өргөх, нас барагсдаа хүндэтгэх баяр нь болдгоо гин. Одоо ясан бол гэгэрсэн сүнснүүдийн баярын өмнөх өдөр юм байгаа юм шүү дээ. Гэгэрэлгээ чинь тэгээд юу юм? Гэрэлгээ чинь тэгээд юу юм? Орсод тунгааж үзээрэй. Өөтгөлийн мөн чанар чинь гэрэлгээд байгаагийнх нь очгийг. Өнөө шинжлэх ухааны өрсөд нь очиноноор нь тайлаад ярьсан байдгийг нь өрсөднийг сонирхоод ухаад үзвэл гэрлийн ялбааг нь харж юунд магадтай. Тийм байц. юм байна. Гэрлийн өргөөгээ чинь тэгээд юу юм? Гэрлийг түгээгчд биш үү? Тийм ээ. Гэрлигээ чинь тэгээд оноо энэ хүмүүний тариханд гэрэлтэй сайхан бүхнийг нь тусгаж ор зүрхнээс нь бадрах өчүүхэн хайрын цогийг ч асааж чаддаг тэр бүхэн чинь биз дээ. Тийм лээ. Ор зүрхэнд чинь харанхуй байсан ч гэсэн гэрлийг харах хүсэл үргэлжил байдаг юм. Харамуу сүнс байлаа гэд авчиж гадуурхаж үзэн ядах юм уу? Ор зүрхнийх нь гүнд өчүүхэн цогийг эрэлтүүлэх юм уу? Энэ л өрсүүдийн үйл үст. Амьдрал гэж чинь юу юм? Их дэлхийтэй ээлтэй зохицохыг чинь хэлэх болсон. Тийм лээ. Их дэлхий гэж чинь юу юм? Өөрөө нэгэн Энэ бидний чинь өлгийдэж авсан өлгий биз дээ. тийм ээ. Өрсүүдийг чинь гიშгэх газар. Өрсүүдийг чинь амьсгалах агаар. Тийм биз. Тийм ээ. За тэгээд дараагийн асуултыг унших уу? Наа тийм. Бэлэг сайхан Батсуур гэдэг хүн болохоор дээдсээ тодлох учиг байгааг минь болгоно. 2016 онд буурлаасаа би энэ уулс минь гэж хизээ тогтвортой төл засагтай болох талаар асуухад нэгэн жарны дараа л аятай болох болов гэж хариулж байсан. Гэт битсэн байна. За тэгвэл сарын газрыг өдрийн газрыг цагаар жилийн газрыг сараар гэж үлгэр домогд айлдсан байдаг гэсэн. Тэгээд Үнийг юу гэж ухаж байна даа өрсөд.
нөгөө нөхцөл байдлыг өөрсдөө тосон хүлээгээл байх биш. Тэр хүсэж байгаа нөхцөл байдлаа өөрсдөө үүдгэх нь л одоо эзэн хүмүүний хандлага гэж сонсч ирсэн. Тэгэхээр тэр хандлагаар л хандаж тухайн тэр одоо сарыг товчилж, өдрийг товчоолж явах нь бидний өөрсдийн л үйл хэрэг юм болов уу гэж сая бодогдлоо. Тэгш боломжоо үүсгэх. Тий. Огоныг цэгттэй айлдахыг хичээ. За. Гурван голын монголчууд гэж бид нар яагаад өөрсдийгөө нэрлэдгийг нь эхлээд нэгэнтэн айлд. За. Гурван гол онолыг нь хэлээд байгаа юм. Гэр онол гэдгийг өргөө гэрт минь дуулсан өрсөд юу гэж бодож байна. Гэр онол гэдэг нь одоо их дэлхийгээ гэрээрээ авч үзэх юм бол нэгэн одоо гэр бүлийн үр хүүхдүүдийг ихтэй амьдрах онол гэж тунгаалж байна да. Хамтад гахонол бидтэй. Тийм байна. Хамтарч найранд хин хариуцж нэгний хамаарахыг хэлэх үзэд. Үнэний онол гэж юу юм? Үнэн гэж юу юм гэхлээр өөрийн үннийг ярина үзэд. Тийм ээ. Өнөд зарим болчроо өсөд нь хүссэн эй сүнс юу ярина вэ? Дими балаа солиорч байна гэж нэг нь бодох байхад. Огд дээдс минь үгүй айлдаж байна гэж тосох нэг нь бас тосож л буй үз. Үнний онол гэдэж өгөж төрөх үнэн гэдгийг өөрс бүгд л мэднэ. Тийм биз. Тийм ээ. Энэ л босоо голчийг нь байж хамтдах ухаанаа нэгтгэж далд ухаан ил байгаа бүхнээ хамтруулан мэдхгүй гэж утсан бол мэдхийн төлөө хязгаараа тэлж мэдэхгүй зааган тодорхойлж сураад болохгүй заагаараа хэмжээг нь тогтоож сурахыг гурван голын монголчууд мөн чанараа хэмээн үдэж онол болгоод одоо та өрсөд ухааруулах гэдэл олон сайхан судар намыг нь буулгаад л байгаа биз дээ. Энэ бүхнийг уншиж таних ухаарч ойлгож өөрийн бяцхан амьдралдаараа үнэлж цэгнэлж дүгнэж чадж байгаа бол онол гэчээр нь эрдэм намыг нь сурцсан байхад эргээд үйлдэхэд амар байдагтай ч найдал учраас онол гэчээр нь жилийн газрыг сараар товчилж алдаа оноогон алдсан сургамжаасаа суралцж заавал өөрсдөө үйлдэж таних гэж үүлэн үтгэхгүй багаахан ч гэсэндээ суралцж чадвал багаалдахыг цондон босоо. Тийм Тийм лээ. лээ. Ингэж л жилийн газрыг сараар товчилж сарын газрыг цагаар товчилж зориг гэж хүрдэг шүү дээ. Зориг гэж юу гэж ухаж ийн үрсүүд. Өнөө 13 зүйл биш шүү дээ. Тийм биз. Энэ 13-ийн өөр тун засаж өөрийнхөө өөдгөн бол бусдын идэж болохгүй төлөөл мөнхөглөл гэдэг лүү гулрахгүй тулд л зориг гэж чинь оршдог бас. За дахин асуулт байна. За дараагийн асуулт нь таны ямар мэндийг ирсэн үрс болчрон бас олон байна. Өрсөд миний мэд тухтаа байцгаана. Уг нь хурц. Үйлдэл зэтсэн. Үнний мөрийг мөрлөх болтох байта. Эрүүл өдршээ. За борлоо болдо Эрдэнэ Эрхэнбаатар гэдэг хүн монголчууд яагаад эвлэрч чаддгүй юм бэ? Яавал эвлэрэх юм бол ер нь эвлэрхүү цаашид гэж асуусан байна. Өөрийгөө засаж чадаад өрөөл нэг
ойлгож чадсан тохиолдолд эвлэрхнийг нь өчгөн олох байлгүй. Босцыг буруутгаж шүүмжлэхийн оронд өөрөөс минь юу шалтгаалсан бilé? Өөрөөс нэгэн буруу ойлгосон өөр юуны өчг ингэв гэдгийг өөрөөс нэгнийхэн талаас нэг хараад өөрийнхөө зүг байсныг хараад өргөн дүмнөрөө нэг шүүлгчгээд зөв буруугийнхан хоёр талд нь гаралгүй зүйлийн зүгээр нь босгож чадвал эвлэрэндээ. За Энтэй өчигдөн дээдс минь түрүүнтэй жишээ авсан гэрээ хаонлтойгоо энтэй үрс маань одоо тоон байх гэж хичээх үү, өн байх гэж хичээх үү, хан байж хичээх үү, ханыхаа үдээр нь байх уу, эсгий туурга бүрээс нь байж чадах уу гэдэг өөрийнхөө орон зайг таньж чадвал тэнд байх орон зайгаа өөрөө манад дүүргэх итгэлэн олох. Ам сэтгэлээ таних бодлоон зохицох юм бол өрөөл бусдтайгаа илхийн хүчээр улс орноо засах ухаанаа олцох ёстой байна гэж сэтгэж зуунаа. Энийг ингэж олонтаа хүртүүлэх нь зөвхөн тусаж байна уу гэж. Оршихуун нэгэн өчүүхэн тоос билээ үгэн би. Бохлын нэг хэлтэр хибилээ би чи. Химэн сэтгэж чадвас. Харилцсан хамаарал үргэлж оршдог гэдгийг ухаж чадвас. Хим гэчиг нэгтгэж чадвас. Химнэл юуган олох бус. Дайсан байна гэд дайраад байдгийм үү? Дайсан нэгнээ өөртөө татаж чаддаг юм уу гэдгээс л арга ухаан чадамж бүтээмж чинь харагтана. Буурлаа бат цэцэг цээгөө Чулуунбаатар гэдэг хүн хүчтний хүчийг давах арга нь юу байна вэ? Буурлааг асуусан байна. Хүчтний хүчийг ашиглаж сурна. Өөрийнх нь хүчээр гэсэн үг тийм ээ. Тийм шүү дээ. Хүчтний өвдөс хүчгүйгээд нормалж унах уу? Хүчийн дагуулад уран хийх үү? Орсын ухаан мэдчихдээ. Самхурти. Буурлаа төвшин Чулуунбаат гэдэг хүн буурал дээжс амгалан морилж байна уу? Өөрийн сүнсний дуудлагаа яаж олох вэ? Нэг л сэтгэл дундуур амьдраад байгаа санагдах юм аа гэд асуусан байна. Харин л дээ. Яаж олох вэ харин? Орсодоно айлтад хөрсөн байна. За түрүүнтэй айлцсанаар энэ махан биетэй ойл 7 хөлдөр ойлгохтой нэгэн сүнсэн билээ. Энэ сүнстэн маань үлэмж оршихуй хаан дэргэд өчүүхэн бичил биетэн гэдгээ таниж үргэлжлэх оршихуй хаан нэгэн өргөх үргэлжлэл гэдгээ таниад үнтэй нь махан биеийнхаа оршлын хинтээ нийцэж тэгээ бүл бүлт гэж нийлцэх нөө өөрийнхөө зориг гэж таних уу гэдгээ түрүүнд айлцсан үргэлжлэх оршихуйгаа нэгэн хэсэг гэдгээ л олжвол мөн чанараа таних өөрийгөө олох юм болов уу гэж сэтгэж байна. Өөрийн дотор руугаа орох тусам өргөн том ертөнцид орон шүү дээ. Өрөөл нэг шүүд суухын оронд өөрөө би чинь юу чадах бэлээ гэд тунгааж эхлэвэл олзингууд хаалгаа нээж
олох ухааны цараад хэлэгдэх вэ. Олц гэж юу юм мэдгүй өсөд. Одоо үгийн язгаараар хөх юм бол ол гэдэг олдсон зүйлийг хэлэх юм болоо да. Төшөөр. Олдсон зүйл. Олцыг яаж олдох юм бэ? Тэгээ нэг бол эрэл сурал хийж аваад олон нэг эсвэл одоо санамсруу байдлаар болох юм болов. Алдаан дээрээс нэг олон. Тийм. Амжилтан дээрээс нэг олон. Тэгвэл Өөрөө л нэгнээ суралцж нэг олон. Өнөд олны үүлийг тандаж нэг олон. Тийм биз. тийм ээ. Олцын учрыг нэг олчвол өөрийн дотор луухан ороод өнөө 13-аа ялж дийлвэл олцын үдч хаалгаа нэнд. Түрүүний өөрийнх нь асуусантай уйлж тайлбарлавал өөрийгөө олох болон таньж мэдэх гэдэг зүйлээ заавал өөрийнхөө алд дээр буюу шинж чанар дээр тусгаж авалтгүйгээр олз гэдэгтэйгээ ууж ойлгох юм бол битээ зүйлийг олно гэхээс илүү өөрийнхөө бодлоо удлаач сэтгэлээ удлаач өөрийнхөө мөн чанарыг илүүтэй танихаа хүртэл болгооч гэж давнуулвал зүйтэй байх уу. Арай холхон сонсогдод байна уу та? Өөрийнх нь Өөрийн ажилласнаар туулсан замналаа эргээд нэг тунгаад. Өөрийн туулсан туулал. Өвгтийн туулсан туулал хоёр. Алсвэ. Өвгд угаалцсан ч өөрөө туулаагүй болохоор ухаарч нэгэн тунгаах нь багантай. Тийм биз? Тиймээс өөрийн туулсан алдаа нөгөө хэн нэгэнтэй муудалцсан бол шалтгаан шалтгааныг нь ухаж хэн нэгтэй андарч нөхөрлсөн бол учир шалтгааныг нь ийгүүлж дөөлөлсөн бол энэ бүхнээ нэг сайтар тунгаа гэсэн үг. Тонож үлдсэн бүхэн чинь шижир алт мэт. Өөрийн чин замыг хөглөн шүйт. дээдсэн удаах асуултыг Уурлаа азгүй их тайван гээд хүн 4 асуултыг асуусан байна. Нэ. За эхнийх нь болохоор онгодуудын ярилцаж буйг сонсохын тулд улаач сонсох чадамжаа яаж хөгжүүлэх вэ гэсэн байна. Зүрхий сонсонд. Огон бидэт чинь ончин дэрхэн дээр нь буусан ч өр зүрхлүү чинь л харбаж байдаг юм шүү дээ. За Тарих зүрх хоёрыг ялгаж дийлэл гэдэг бэрхтэй л байна. Оны миний улаач бас л энэхэн замналыг л туулж л явна. За бүрлээ. Хоёр дахь асуулт нь болохоор онгодууд хүний зүүдэнд ордгоо эсвэл улаач нь хүний зүүдэнд өвлийн сүнсээрээ очиж ордгоо гэд асуусан байна. Чадамжтай нэг нь орно шүү дээ. Даавно нууц тавчаан дээр чинь байсэцэн зүүдэнд нь яаж орлоо. Байсэцний зүүдэнд нь яаж орлоо. Шонхор нар сарыг Зугаатарлаач шүү дээ. За тэгээд нөгөөх нь юу гэлээ? эсвэл улаач нь хүний зүүдэнд өвлийн сүнсээрээ очиж ордог юм уу гэд. Чадамжтай болооч яагаад чадамгүй. За
За 3 дугаар асуулт нь ямар үед онгодоод хэцэн дээрээ буугаад байна вэ гэсэн байна. Ухамгүй. Эцэн дээр бууна гэдэг. За сүүлийн асуулт нь болохоор ханийн заяаг яаж тэгшлэх вэ? Ямар засал хийж өгдөг вэ онгодоод? Тухайн хүн өөрөө яаж ханиа дуудах вэ гэсэн байна. За. Ханийн заяаг дуудана. За тэгэхээр ямар хантай болно гэдгээ сайхан төсөөлч нүдтэй. Өрсөд ирээд ханийн заяа дуудуулъя. Ямар хантай болмоор байгаа юм гэхээр хэлж дийлэмгүй шүү. Онгоцсийн бодоод ухаан санаагийн төсөөлөд өөртөө нэгэнтэй сайхныг ургуулж чадвал дуудаад л өгнө шүү. Дүр үсэх гэнэ тий. Тийм шүү. Хүсэлтэй байна. Та нарын бодол, та нарын оюун санаа. Энэ бүхнийгээ төсөөлөх. Энэ бүгдээ юу хүсэж байгаагаа тодорхойлж мэдэхгүй өрсөд арвинтай байдаг шүү. Тодорхойлж сур. За. Өрн нэг асуулт асууж. Нэ. Олон түмэн бас нэг асуулт илгээсэн байна. Энэ юу гэж байгаа гэхээр өнөө цагт сүнсний сэрэлтийг дээд бие их сурвалжтай холбогдох талаар дэлхийн ертөнцид түгэн дэлгэр яваа энэ зүйл хүмүүн биед суралцах зүйтэй юу буурлаа гэсэн. Зүйтэй шүү. Гэрэл гэж юу юм гэж би асуугаад өөтөлийн мөн чанар гэсэн шүү. Энэ мөн чанар алдчихсан байгаа учраас энийг сэргээх 90 зуун нь сэрээд байхад бясалгагч нэг нь бясалгалын хүчээр айлгуудуугаар биелэгээр олон сайхан аргуудаар суралцж болно шүү. За буурлаа. Энэ бол гээд нэг хүн бас асуусан байна. Би охиноо хүн болох уугүй юу гэж зүүдэндээ хүнээс асуусан юм аа. Цагаан чулуу буугаад юу ч хэлэлгүй яваад өгөх юм. Энэ юу гэсэн үг вэ гэж асуусан байна. Зүүдний тайлалтай холбоотой асуулт. Цагаан чулуу буугаад юу ч хэлэлгүй яваад өгсөн гэнэ. олон түмний дэргэд хэлэмгүй үлгэн хаврэ. Өөр асуулт. За тэгээд өнөө гаргийн уулын тэгээд бав. Харахтаа бараг. Зөндөө хүмүүс Тэгвэл нэг утааны. зөндөө хүмүүс үзэж нөө. Одоогоор таныхаа сургаалыг энэ өргөнд байгаагаас гадна 200 хүн одоо ингээд шууд үзэж байна гэсэн. Тэгээд амын болж өгвөл бас төр тоглоод өстэй сайхан сургаалтай. Тэгээд түрүүний таны нөгөө нэг соёл гэж та асуусан даа эзээ ихэнд нь. Тэрэнд нь бас зарим мөрснөөс хариулсан байна тань дээр. Яг бодож байна. Соёл бол соёолох, үргэлж дэлгэрэх утгатай байхаа буурил минь. Энэ дэлхийд суурин болон нүүдлийн гэсэн соёлын оршиж байна гэж мунхаглан бодож байна гэж жигүүртэн могч ахын өрөнд хариулсан байна. Суурин соёл нь юу хэлээд байгаа юм? Нүүдлийн соёл гэж юу хэлээд? Нүүдэл гэдгийг өрсүүднийг тайлаад өгөөч. Хамгийн одоо энгийнээр гэх юм бол одоо байгальтайгаа л зөв зохистой тэнцвэртэй харилцаанаас нүүдэл нь үүссэн болов уу гэж боддог юм. Нэг газар ингээд суурьшаад яг нэг газараа ингээд байгаад тахаар тухайн газрын байр шил гэх юм нүүдэл гэх үү? Тийм ээ. Үгүй. Гэхдээ хамгийн энгийнээр бол тийм баг. Нэгээс нөгөөд Өнөө нэнхяд өрсүүд чинь л өнөө дэлхийн онцөг болонд очоод л өнөө нэнхядынхаа хотхныг байгуулад л амьдр чинь тэд нар чинь нүүдэлч дөө.
Хятад гэдэг чинь одоо хятад. Чайнатаа. Эднүүдэлчдүү. Хятадуудыг одоо суурин гэж боддог доо. Гэхдээ тэнд нүүд очиод сууж шүү дээ. Олонтой дэлхийн улс оронд очиод онооны хядынхан хотхныг нь байгуулад амьдраад байгаа юм шүү. Нүүдэлчд юм биш үү? Яг нэг өнцгөөс харах юм бол нүүдлээд бидний төлөвлөлт яг Монгол түмний нүүдэл гэдэг утгаар бол өгүүлсэн юм жаа. Монгол түмний нүүдлийг юу гэж хэлдэг юм? Хэлж чадах нь. Одоо эргэх дөрвөн үлрэлтэ байгалийнхаа цагуур тухайн орон хангахаан байр байдалд одоо малаа дагаж буюу жамаа дагаж нүүж байгаа. Тэр одоо соёл ухааныг манай Монгол түмэн өвдөдс маань бий болгосон гэж боддгоо. Цаг цагаараа байдгүй. Цагаалт хөхөрөн байдгүй гэж зөөрөг бийбэз. Тийм ээ. Энэ юу хэлж байгаа юм? Юмс нэг хэвэндээ мөнхөд байхгүй үргэлжлэх хөдөлгөөнд нь оршино гэсэн санаа юм байна. Үргэлжил хөдөлж хөдөлгөөн гэжсэн амьдрал үүссэн биз дээ. Тийм ээ. Тааврантаас. Энэ ондын цогтж амьдрахыг л нүүдэл гэдэг. Зогцхон ухаан шүү. Тийм ээ. Ээлтэй зогцох шүү. Ээлтэй. Гэм хийхгүй бол дэм гэдэг үстэй. Дэм дэмэндээ дээсэрчэнтэй гэдэг чинь өвгдийн сургаал, дээрхийн сургаал гэдэг тунгаацгаад. За тийч. Гэмгүй амьдран гэдгийг нь тунгааж үзээрэй. Гэм гэж юу юм гэдгээ тунгааж үзээрэй. Айл өөрсөднийг айл татах. Дэм бол Өөрсөө сонсож байгаа юм. дэм болохгүй зүйл үлгэний болов гэж бодож байна товчхондоо. Чи намайг нь мушкад байна уу? Гүйд. Гэм хийхгүй бол дэм гэсэн чинь дэм хийхгүй бол гэм бүгч хөө. Юу гэж хөө. Өөрийнх нь ингэж тунгааллаа. Бүх юм хөдөлгөөнд оршдог бол Дондосч тогтвортой зүйлж байхгүй. Нэг бол гим, нэг бол дэм байт юм байна. Ингээд одоо өвгдийн айлтгаар эднэрт чинь нөгөө чандман 3 нэрт гэж байдаг. Тэрэндээ л одоо халгаатай хохироож байгаа зүйл хийж байгаа бол гим юм болоо да гэж бодож суулаад үзсэн. За, их хүрэн 6 зүйлийг айл татах. Наран саран сүүн ам амтан мангтай гэдэг 6 зүйл. Энэ бүхэн чинь бүгд шүтэн байрлахтай гэдгийг өрсөө тунгааж байгаа биз. Тийм ээ. Энэ хэн өргөө гэрийг барихад хичнээн мод орсон. Энэ модыг бид хаанаас авдаг? Байглаас авдаг лээ. Байглаас авдаг. Аавн гэдэг чинь өгөхийн нэр байсан. Авахын тулд өгдөг шүү дээ. Энэ хэн модыг нь авсан бол энэ дэлхийдэн тэр хэн модыг нь бас тарж ургуулах ёстой биз. Хүсэж байгаа зүйлээ авахын тулд өсгөж үржүүлэх хэрэгтэй биз. Тийм ээ. Тэгж байж эргэж нь үүснэ. Тэгж байж гэмгүй оршиж байгаа биз. Модыг тайснаад өргөө хотлыг байгуулчлаа. Тэгвэл бас модоо бас байгальдан үлдээх ёстой биз. Тийм ээ. Монгол түмэн юу боддог? Өргөж үлдээх юм боддог тийм биз. Тийм ээ. Өчөөхөн жоохон урамад байсан чи үнцгийг нь үлдээдэг биз. Тийм лээ. Үрийг нь татдаг биз. Тэгж байж хэрэглэх хэрэг чинь үүсэж. Тэгж байж бүтээмж чинь гардаг биз. Тийм ээ. Энэ чинь нөө бүтээвэр гэж чинь шүү дээ. Бүтээврийн онцлог өргөө хотлын содрон номноос тунгааж дахиж нэг харцгаана биз. За.
Энэ нэг ядмаа өнөрт туул гээд өхөөрнөөс түрүүний гэгэрэл гэдэг асуултанд өөрийнхөө хариулжээ. Тэгээд гэгэрэл гэдэг нь гээгээ ил болго гэсэн үг. Юуг гээх вэ гэвэл өөрт байгаа саар бүхнийг гээхийг хэлнэ. Сайхан бүхнийг гэрж хайж ил болгохыг гэрэл гэж гих болов уу гэсэн байна. Зөвл тунгааж байна. За дараагийн асуулт нь Мартбаяр Баттулаг гэдэг хүн. Хүний амьдрал зурагдсан байдгүй. Дээдсүүд маань жишээ намайг хэрхэн яаж амьдрахыг харж чаддаггүй гэж асуусан байна. За тэгээд хар сорн зайрын чинь энэ талаар бүхэл бүтэн судар гаргацсан байхад уг нь надаар бас хэлүүлэх юм. Эрвэн таих судрын үйл айлдах болох юм дээ. Уурлаа та товчхон одоо товчхон хариулах боломж байгаа болов уу? Надад ихад асуулт. Асуулт нь хүний амьдрал зурагдсан байдгүй. Дээдсүүд маань жишээ нь намайг хэрхэн яаж амьдрахыг харж чаддаггүй гэж асуусан байсан. Энэ хэн цаг хугацаанд олдсон. Эрхэн үр чанд өөрт чинь бий. Заяа тавилан гэж явсан бол энэ хэн Монгол гэдэг улсад эргэн болгоод төрүүлсэн. Тийм биз? Тийм ээ. Түүнийг хэрхэн өргөж явах нь үрийн шийдэл биз. Одоо цагт ургалж шийдэл байдаг. Шийдлээ гаргах нь үрийн мэдлийн асуудал. Зурсан заяа тавилангаа гундаж явах уу? Өргөж явах уу гэдэг өнөө цагийн эцдийн үүрэг болоо. Дахин асуултаа асуучгүй гэсэн. Яасуу. За энэ оюунаас одон үед нэг үрнэ. Монгол ирчүүд минь эмнэг хангалтайгаа ноцтолтгоо болсон. Олон зүйлээсээ холдож буруутаж явна. Оюун санаагаа сэрэг цаг нь уганд болсон. Гэвч нэг л болж хөтөхгүй байна. Яаж одоо Монгол ирчүүдийг энэ одоо эр хэмээр заяахан сэрэх вэ гэж асуусан. Гэрийн доторхыг эмэн зохицуулж гэрээс гадна хайрын зохицуулдаг үстэй. Харж хамгаалж өсгөж дэвжих хөлийг нь ярихын юурэг тэмээд өөргөн ухамсарлаж сургалт хийгээд ухамсар гэдгийг ухаж нэг тунгаан үстэй. Гэрийн гаднах гэдэг чинь юу юм? Тусгаар тогтнол гэж чинь юу юм? Их орон гэж чинь юу юм? Их дэлхий гэж чинь юу юм? Энэ дэмэний үүрэг нь юу юм? Болох нь юу юм? Болохгүй нь юу юм гэдэгтэй өөрсийн шийдэл үргэлж байдгийг өөрийн дотор тунгаахал. Эрен цагт ирчдээ өрсөд минь. Самовернут. Дахиад нэг өрнөөс. Өрсөд нь бол нэлээ асуулт асууж байгаа. Тэгээд чатгаараас асууя. Тэгээд энэ Батцүг цэцэг сайхан гэдэг нэг өрнө. Та амгалан морилж байдгүй. Хүний амьдрал эргэн төрөлд дахин давтагдахаар физик биеийг олж амьдэрдэг сүнсний замнал гэж үзвэл бид чинь энэ насныхаа материалын зүйлд автаад байнгүй санагдах юм аа. Энэ үеийн хөгжилгээд байгаа зүйл нь шунал дээр дөрвөлсөн байгаль ихийг ухаж төнхөж сүйдсэн байх юм. Гэтэл өвгөд минь байгаль шүтлгээ дээдлж эсвэн хүслээр хэвлэгээ ухамсарлан байлгаж гэрээ барайл гимгүй сайхан зохистой амьдрах ахыг үлдээжээ. Одоо ийм зүйлийг хариул юугаад имрээд байна гэж хэлүүлэх юм оо.
яах вэ гэсэн талахлаа тав. 9 хөслийн ухааныг өрсөд арвин талан шиж тунгаасан биз. Чадхаараа саад. Хүний хөсөл хязгааргүй тийм биз. Тийм ээ. Хязгааргүй тэр хөслийг юу тогтоож дийлдэг юм. Хязгаарлагдмал нөөц биз. Тийм ээ. Их дэлхий чинь тэгээд хязгаарлагдмал нөөцтэй шүү дээ. Тийм ээ. Хязгаарлагдмал нөөцийг нь хязгааргүй шундлаар өдөртвөл яах вэ? Сүгэл болох. Таагч тоглоно. Өрсөд энийг ухаж байгаач. Өөрийн амьдрал дээр нь тусгаж өөрийн хийж буй уйлын үрэн юу юм? Хохирол нь юу юм? Гэдэг дээр үүлэн бодож тунгааж үйл сэн бүтээх ёстой болсон. Жохмын дээч гэрчин бүтээмж гэдгийг нь бүтээмжийн онол гэдгийг нь тэр их дэлхийн нөөцтэй нь уйж холбож болохгүй заах хязгаарыг тогтоож өгдөг. Хэм хэмжээг нь тогтоож байгаа биз дээ. Тийм биз? Тийм ээ. Тэр бүхнийг энгийн нэгэн өөрийнхөө амьдрал дээр эгэл нэгэн үйлдэл дээрээ тунгаацгаа өрсөд минь. Их хол юм бодоод хэрэггүй шүү дээ. Үйлдэж байгаа үйл болгон дээр өнөө та нар чинь хамнасан ус гаргаад л хязгааргүй мэд хэрглэж байдаг үстэй. Хэмнэн гэдгийг юм мэддэггүй үстэй. Энэхэн үүлээсэн ихлээд л хүн болгон хичээвэл энэхэн дэлхий дээр оршиж байгаа 8 тэрбум хүн ямар их юм хэмнэж болохыг тунгаацгаа. Тийм биз? Тийм ээ. Өчүүхэн жоохон үйлдэл дээрээ л тунгаахад дэм болон шүтээ өрсөд минь. Их гурван улсыг байгуулсан. Их Монголын өрсөд шүтээ бид чинь. Тийм билээ. Яах гэж ингэж дэвэн дэлхийд их гүрнийг байгуулсан юм. Эльтв Танскийг нь хэрэглэж одон босгож хот хүрээ байгуулсан байна уу? Баггүй лээ. Эгэл нэгэн амьдрал. Эгэл нэгэн хэрэглээ гэж чиг нь эрхэмлэж дээдэлж явсан бос. Тийм лээ. Тунгаацгаа өрсөд. За. Саад. Үнд нэг өрн нас. Ууштай таны яриаг бас өрн тасалж байвал бас шүүрээд ийцээ. Олон хүмүүс асуулт асууад байгаа болохоор Батцэг цээгүү Чулуунбаатар гэдэг хүн заавал асуугаад өгөөрэй гэсэн болохоор асууж байна гэсэн. Шинээр уул овоо тахих зорилгоор овоон дээр чулуу цуглуулах нь зөв юм уу? Нэг хэсэг нь байгалаа хамгаалж хүндэтгэж байхад гэсэн байна. Ямар хорхоо хэрэл гаргаж байгаа юм. Нийгэмд ч юу? Ямар ашиг тустай юм. Юуг дээдэглэн шүншиглэж байгаа юм. Энэ бүхнийг нь тунгаан байж. Энэ бүхнийг нь овоо гэж нь юуг илэрхийлээд байгаа юм гэдэг утга учирыг ухчих бол ур ухаандаа өрөө. Тэр малчнаас сонирдож байгаа хаа таныхаас сургалыг. Хөөнд тос.
За түрүүний таны дээр нүүдэл гэж юу вэ гэдэг дээр зарим уур нь бас өөр өөрөөр хариулсан байна. Нэ. Нэг нь болохоор өөр сэлгэх гэж бон гэдэг хүн хэлсэн байна. За бат бэлэг гэдэг хүн болохоор оюун санааны нүүдлээ гэж хэлсэн байна. За Оюун санааны нүүдэл гэдэг нь арай оновчтой юм уу та. Аказа гэдэг нэг хүн болохоор монголчууд уул мөргүй байгаль дэлхийд хор хөнөөлгүй амьдардаг байсан энэ бол бидний нүүдэлчин удмын эхлэл байхаа гэж хэлсэн байна. Монголчууд бид бүгдийг нь хог гэж цээрэлждэг шүү дээ. Хот балгадыг ч гэсэн хог гэж цээрэлжээд. Өнөөдөр бас асан том улс орны эзэн байсан мөртлөө. Уламжлалгүй л байгаа биз дээ. Тэгсний чинь хаан байна гэдэл та нар загнаад байдаг. Гэхдээ бас гэгээ татуулсан үйл арвинтай бий. Тийм лээ. Урд дуугээ чийг нь урлаж эрчим энергийг нь зурсгалтай өчнөн сайхан уран барилгыг бас урд дуугаараа харуулсан бас бий шүү дээ. Тийм лээ. ертөнцийн гайхамшиг гэдэл бас шүтэн бишрэтэл явдаг үстэй. За өнөөдрийн энэ баяртай холбоотой эгоист хасуу гэх хүн болохоор ямар нэгэн баяр ёслол болоход байгаль болон бусаддаа гим хоргүй тэмдэглэвэл зохистой байх уу гэсэн байна. Зохистой шүү дээ. Байгальтан ээлтэй зохицож амьдрах чинь л амьдрал юм шүү дээ. Бас ганц төмөр сансармаа гэдэг нэг өрн би залуу үеийн төлөөллөө. Гэвчийг энэ баяр таатай санагдаад байдаггүй. Хүн болгон л өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Зарим нэг нь хүнийг үүнийг эргээр хүлээн авч хүүхдийг баярлуулахын зүйтэй хэмээн үзэж байна. Эсэргүүцэж байгаа нэг нь ч байна. Хүүхдээс чихэр харамлсан хэрэг огт биш шүү дээ. Үүнийг ойлгосоо билээ. Хэрвээ намайг ийн явж байвал эмэг минь хөлийг минь хугацах байсан бизээ гэсэн. Амьдрал гэдэг чинь алга гэрээ шүү дээ. Сайн байж, саран байж. Амьдралыг чинь өргөлжилдэг юм хайн. Огт ингэнгээд зарилгадаад зарилгыг биелүүлчихсэн бол тийм байдаг юм да. Харин ээлтгэж зөөдрүүлж болно. Эсвэл уусгаж болно. Соёлоо нэвчүүлж болно. Тийм биз. За дүүрэн дүүрэг гэдэг хүн болохоор энэ дотоод хүчээ асааж агснууд нь ядаад ойрын хүмүүсээс эхлээд бусадтай түгээгээд байхтал болох юм шиг санагддаг гэсэн байна. Болж байна шүү дээ. Тугайгаад байж дээ өөр минь. Энд бас загир сүрэн халиун гэдэг нэг өрн амгалан морилж байна. Өө борлаа. Заримдаа хэн унаж амьдралын ямар ч идэхгүй сүнсний зорилгоо мэдрэхгүй харанхуй ертөнцийг төвлөрч яваа мэд зүг чиггүй болох юм аа. Ийм үед яаж сэрэх вэ? Маа нэмэх урам хайрлаач талахлаа гэсэн. Сэн шүү дээ. Гэрэл гэгэний чинь өргөө байна. Гэрэлтэх их содрууд чинь байна. Тарих оюунан тэлж тосх ухааны цараагаан тэлтэй өрмөн. Ухаан чинь удмын чинь заяа тавилан төшөх байлгүй дээ. Ойлын нөөдрөг угэн зэцэн ухаан хурц болох болтугай. Тэр өрнөөс сонортож байгаа хөө дэц. Олон өрсөн. За бас зарим өрсөн нэг юм хэлсэн байна. Нөгөө нэг энэ өдөр нь хүүхдүүдэд нөө чихэр тарааж өгдөгийг бас шүүмжлээд Монгол уламжлаад агаад ааруул тарааж өгөөрэй гэсэн уриалгыг дэвшүүлсэн байна. Болно шүү дээ. Сайхан уриалга байна. Гэвч өнөө өрсөд нь амттанд дурлцсан байдаг яадаг юм бэлээ. Харин тийм. За давг сүрэн дагуу гэдэг хүн
улсынхаа газар нутгийг харь хүмүүст зараад байгаа зөвшөөрөл олгоод байгаа ноёд гүшээдүүдийг яах вэ дээдс минь гэж асуусан байна. Харин л дээ ямар юм бэ? Толгойн давлж тийм билүү? Зөвшийн сугалч тийм билүү? Олны хүч олон мөгийг дал. Зөв бурууг нь ялгаж, үнэн зөвийг нь гарах. Ухааныхаа царааг тэлж, уран ухаанаа гарах таврсууд минь. Уурлаа. Тэгээд яг энэ саний сэдвтэй холбоотойгоор зарим мөрсөн яг бөө тэнгэртэй одоо өрсөлдөд тийм одоо тулгаж асуудаг. Тиймэрлэх одоо чадaltaй юм бол яагаад ингэж юу тэр төр засгийн хүмүүсийг одоо алаад хайчдаггүй юм бэ? Зүйл босгочдаггүй юм бэ? Гэл яагаад Энэ цагийн эцэст нь бид биш. Та нар шүү дээ гэж өгөн би айлтаад байна. Өгөн би өөрийн туулсан туулал өргө хотлын дээдсүүдийн сургаал номлыг нь буулгаад байна. Үүнээс нь суралцж аваад одоо цагийн эцдийнхаа шийдлийг гаргаж олох ухааныхаа цараа тэлцгээд өөрсөд. Энд бас нэг Батцэг Чулуунбаатарын нэг төрөн овоотой холбоотой асуулт зүгээр дахиад нэг юм лавшруулж асуусан гэж. Их Монгол улсын үед овооны тахилга ямар зорилгоор үйлддэг, хэрхэн хийдэг байсан бол өнөөдөр шиг хадаг гэх мэт янз бүрийн юм өргөж байна гэд хогийн цэгжгэл болгочихдаг. Одоогийн бидний шиг лав байгаагүй нь ойлгомжтой гэсэн. Шиншиглэж тагсан бүхнийг нь хэл хязгаарыг нь тогтоож овоо босгож байсан уламжлал бий. Одоо цагт нь өсөд юуг тунгааж тэр овоог босгож байгаа гэдгээ сайтар ухахгүйгээр олныг дагаж самбганах нь юу л бол. Үлийн очгийг өөрсдөө тунгааж тандж ухааныг нь олж учрыг нь тайлна шүү дээ. За ингээд өгнөмөр дийд. Болно үрсэд. Наад. Урмын жаахан цуцаад. Даа.